Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Шүүкүн гал тогоо гэдэг эмэгтэй хүний эхлэх хийгээд зогсох цэг билээ. Гал тогооны өрөөнөө урьж тавьсан гоёмсог шаазан таваг гялалзан байх бөгөөд үдшийн бүүдгэр хэрэлд нарийн ширхэг бүхий хялгсан судал нь улам тод үзэгдэнэ. Ханын тоосох хийгээд шал өөлхийн аргагүй толгор ажээ. Яруу сайхан дурсамж бүр түүрхэн санаанд орж байснаа хормхон зур харавсан сум мэт тэр дээд алсран одоод харцны гүнд уус хайдал алга болох үед хамаг бие нойт даана. Галуун хүзүүт улаан дарс өхрийн нүдний нэрмэл уруулын бямбыг шунхан өнгөөр будахаар боломжийг хүлээн зэхээстэй. Зуухны хөх гал сүмэлзэн дүрлзэж ялз чансан махны шөл самны амсар даван байн халиад халуун ган төмөр дээр гоожин шар шархийн дуугарахад арааны шүлс ялгарам сайхан өнөр өрөөгөөр дүүрч цагаан уур үүл мэдэг савсна. Хулсны найлзуурыг цоохор майлцтай хольж хурвал сайхан ногоон өнгөтэй болмой. Улаан будааны зутан амуу будааны шөлний өнг хар улаан шаргал туяа татуулна. Гал тогоонд дийнхүү өнг үнэр цогцлон нийлж эмэгтэй хүний амьдралын нэг хэсэг болон эц төгсгөлгүй чимээгүйхэн үргэлжилсээр. Гэвч эмэгтэй хүнд гал тогоо гэгч чухам яагаад ийм гүн гүнзгий холбоотой болсныг тэд мэддэггүй. Тэрч гэсэн энэ тухай бодож байсангүй. Нэгэнд цаг нь болсон тул тэрээр эхийнхээ адил тэрхүү жимээс хазайлгүй гал тогооны өрөөрөө өөрийн эрэхгүй зүглэн алхжээ. Зуны үдшийн төр зургийн аадар бороо цахилан өнгөрөхөд халуу шатсан хуурай агаар хоримтлагдж давхралдсан тоос шороо хэдийнэ угаагдан ариусаад эргэн тойронд намгүм ноёрхжээ. Барууна ташсан улаан наран цардмал чулуун гүүрэн замын дээхнээс элч туяага цацруулан доошилсоор галын өрөөнөө завгүйхэн байгаа жийзи дээр тусахад тэгш гойлог бие нь алтан ялцаар хучигдсан мэт гялалзаад алсхан зайнаас аживал аргагүй нүд хужирлаж сэтгэл татмаар ажээ. Бүсгүйн шалмаг гар хөнгөн хөлийг хинч гүйцэмгүй хурдан аж угаах, хуурах, хэрчих, чанахыг хослуулангаа баруун тийшээ харсан цонхоор үе öngийхэд жаргаж буй наран нууцхан сэтгэл алдрах мэт цонхны тушаа ургасан өтгөн сагалгар модны завсраар байн шагалзах бөлгөө. Жийзигийн харц шингэх нарны улаан туяанд зөөлнөөс зөөлөн ээлдэг болжээ. Энэ гал тогоо түүнийх биш, нэгэн эрийх бөгөөд жийзигийн сэтгэл нэгэнд шулуудан гал тогооны хэлээр тэр эрд хайр сэтгэлээ илэрхийлж байгаа нь энэ юм. Зоогонд бэлдэж авчирсан шинхэн загсыг бүхэлд нь хөндлөн хийгээд тууш чиглэлээр хэрчин жижиглээд нунтаг сармис татсан сонгон цагаан гаа мэтийг эргэн тойронд нь жигдхэн цацсан тогоонд хийж халуун уураар жигнэв. Байцаа голын лянхуан үнцгийг усан цааж гялалцтал цэвэрлэн зуушны нухштай хольж тавхт хийж бэлдлээ. Энэ зуур багтаж ятсан халуун уур хэдийнэ тагны завсраар оргин оволцож усны туслууд гадаг шалин тогооны гадар даган урсна. Жийзи хийж буй ажлаа орхин хөнгөн санаа алдаад цааш эргэн зочны өрөөрөө сэмхэн гарлаа. Гал тогооны хаалганы цэлгэр том шилний цаанаас бүсгүй нүднээ бууйданд шигдэн суусан эр үзэгдэнэ. Сонингоор нүүрнийхээ ихэнхийг далдалжээ. Тэр эрийн бие гар хөл нь эхэд том ажээ. Булчин шөрмөс болсон гар нь бодволкны цаанаас цухын жинсэн өмд угалсан хөлөө хөсөр шидэн тухалсан байв. Жинсэн өмд нь бүдүүн гуй хэсгэрээ жадайтал барьсан байх бөгөөд тэрөөхөн хэсэгтээ багтаж ядан үзэгдэх нь аргагүй л эрийн эд хавыг гайхуулах мэт. Жийзигийн царай гэнэт улаан тиймгийнхэн тэмдэггүй аз жаргалын мэдрэмж биеэр нь гүйх мэт болоход даруй харцаа буруулан цааш эргээд цонхоор гадагш ширтэн шингэх нарыг ажиглан зогслоо. Шингэх нарны талан далд орсон хэдий ч үлдсэн хэсэг нь модны мөчөр төмөр чулуун барилгын хооронд тээглээд доошоогоо эдэгдэн зугуухан далдрах ажээ.
Жизигийн нүүрэнд дахиад л хоромхон төдийд халууд өвгөж бүх биеэр нь янаг хайрын булаг ориглон тархлаа. Би энэ эрт хайртай. Би хайртай. Жизи өөртөө ийхүү хэллээ. Ингэж хэлэх бүрдээ түүний сэтгэл эхэд догдлох болгоо. Жизи бол төмөр хадагтай шинжийг бүрний агуулсан эмэгтэй. Хайр дурлал гэгч түүний энэ насан дээр тийм ч амархан тохиодог эд биш үлээ. Цаг хугацаа, зовлон бэрхшээл, залуу цагийнх нь эмзэг торхон сэтгэлийг үлдэн хөөж, хэрийн юмд барьцалдаж, нугарч сөхөрхөөргөө хатуу чанд болгожээ. Олон жил улиран одож, олон ч удаа унаж болсон тэмцээр бага залуухан эмзэг дорой, гинэн итгэмтгий, уйламтхай Жизи, болдмит хатаагцаар энэ цагийн бизнесийн ертөнцид хоол ойргоо танигдсан шинэ од болон манджээ. Тэрээр нэрх хүнд нийгэмд эзлэх байр сураа баттай болгож чадсныхаа дараа олны нүдний ил байхыг огт хүсээгүй бөгөөд энэ бүхнээс зайлан нам гүн байхыг чухалчлах болж огтхон ч эргэлзэлгүй орхиж олдсон гал тогоондоо эргэн ирэхийг хүссэн юм. Яагаад гэдгийг бүү мэд гагцхүү гал тогоондоо гэртээ ирэхийг л туйлаас хүссэн билээ. Ажил үйлсэн амжилтын оргилд хүрсэн эмэгтэй нойр хулжин ганцаардсан олон шөнийг өнгөрөөхдөө өөрийн ирэхгүй өсөж төрсөн гэрээ алс тэртээд үлдсэн гал тогоо шарлан асах бүүдгэр дулаан гэрлийг өгүүлэн сандаг аж. Гэрийнхээ гал тогоонд байхад зоогийн ширээний ард үг хэл эцэгнэж үйл хөдөлгөөнөө барин үнэн төрхөө нууж зусар үгээр худлаа магтах хэрэггүй. Гэрийнхээ гал тогооны ширээн дээр тооцоо хийж хүчлэн инээж бийсээ хуурах шаардлагагүй. Тэр дундаа чихэнд чиртэй караоке хангинаж бие сэтгэлж хилээхгүй. Гэрийнхээ гал тогоонд амар амгалан хийгээд сэтгэлийн таашаалыг бүрний олдог билээ. Бүрий болоход гал тогоонд хоол даргин буцалж элэг нэгт ахан дүүс хамтдаа цуглах нь энгүй их аз жаргал юм. Ах дүү амраг саднаараа тойрон суугаад гэрийн хоол идэх юутай сайхан. Би сэтгэлийн тайтгаргалыг бүрний олно. Гэвч тэр ориглон залуу наснда энэ бүхнийг яахан ойлгох вүлээ? Тэр гэрээсээ явж авах үедээ туйлаас энгийн бодолтой байсан юм. Одоо хангалттай, үнэхээр залхаж байна. Энгийн амтгүй гэрлэлт, сэтгэл татах ямар ч шин зүйлгүй гал тогоо байдгал эд хогшлоос залхаж байна. Галын өрөөний тогоо шанаг, халбаг сэрээ, тос, давс, цуу, жан энэ бүхэнд тэр туйлаас хорсож байсан юм. Гал тогоонд өнгөрүүлэх нэгэн хэвийн өдрүүд түүний цовоо сэргэлэн төрхийг өгөө хийж, авьяас чадварыг мохоож, нэртэй их сургууль төгссөн оюунлаг бүсгүй эрдэм мэдлэгийг ээл гаргах ямар ч боломжгүй болгож байсан. Тэр явах ёстой гэж үзсэн юм. Ингээд тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд шинэ амьдрал хайхаар гэрийнхээ хаалгыг тасгааж орхиод явсан билээ. Тэр үнэхээр эргэж ирээгүй билээ. Нөхрөө орхин тэрхүү дөрвөн ханны дундаас явсан юм. Гэвч одоо буцаж иржээ. Хэн ч албадаагүй байхад тэр сэтгэл зүрхнийхээ дуудлагаар буцсан иржээ. Ирэх хэрэгтэй нэгэн ирийн гал тогоонд ямар ч эргэлзэлгүйгээр зориг шулуудан орж иржээ. Хинхэнгүй мэл гайхан цэл хөхрөмж. Анхнаасаа гэрээсээ яваагүй бол өнөөдөр дахин буцаж ирэх байсан гэж үү? Тэр энэ талаар огт бодож байсангүй. Тэр яг энэ мөчөд гал тогоондоо эргэн ирэхийг, хэн нэгэнтэй тогоо шангаа хуваалцсан суухыг туйлаас хүсэмжилжээ. Жизид тоонот гэр толгой холбон тостой тогоонд хошуудурж явсан амьдрал байсан. Хайрлагдахын амтыг мэдэрч явсан үеч бас бий. Тиймээс ганц бий байхыгээд хосоор байхын зовлон жаргалыг мэднэ. Ганц хүн айл болдгүй, ганц мод гал болдгүй гэдэг учир хэн нэгэнд хайр сэтгэлээнэн айл гэр болж гал тогоогоо хамтдаа илээхээр шийджээ. Энэ бол яг одоо түүний зорж буй хүсэл. Өдөр бүр гал тогооны өрөөнөө цаг наргүй унжин, үүний ихч хийж, түүний ихч арчлан, хорвоогийн шарнаар бор өдрийг юунд ч санаа зовлгүй өнгөрөн, аяг тавг хангинуулж, халбаг сэрээ тажигнуулан, ханижлээ хүлээн суухыг мөрөөднө.
хийж буй хоол нь хизээж дуусахгүй юм шиг удаан үргэлжилж шинэх ногоо авахар өдөр бүр заах гарч гэртээ ирээд навч бүрийг ширхгээр нь угаан суухыг хүсдэг болж. Амт шимтэр дүүрэн тансаг хоол хийхийн төлөөнөө төрөл бүрийн хоолны жор бичсэн номын хуудсыг уйггүй эргүүлэн орц холцыг чадмаг тааруулан суухта сэтгэл санаа нь ус мэт тогтмон болох тул өөрийн цагийг дэмий хоосон зүйлд зарж байна гэж огтхонч үл санахаж. Савх шиг нарийн хуруу нь усанд дэвтээсэн ногоог угаасаар хөөж томроод үеийн товаан улайссан ч үл ажирна. Ийхүү гал тогооны өрөөнөө цаг хугацаа гэлэн гадаад ертөнцид юу болж байгааг өчүүхэн анзаарах сөхөөгөө байхыг хүсдэг болжээ. Хоёр зочин зоогийн ширээний ард сууж байгааг харахыг л хүснэ. Мэдээж тэд бол нөхөр хүүхэд хоёр байх нь ойлгомжтой. Хийж өгсөн хоолыг өөгч дуугарах сөхөөгүй амтрхан идэж байгаагаар төсөөлнө. Жизи ингэж удаад өөрийн ирэхгүй инээд алдав. Тэр олны ая талхаран тэдний санаанд нийцүүлж ходол инээн хундаг өргөж суухаас үнэхээр залхжээ. Эмэгтэй хүн нэр алдрын төлөө ичхүүр сонжуургүй байхаас өксүүлээд байж болох ямар л арга байна тэр бүхнийг ашиглаж байхыг Жизи харахаараа нэг болжээ. Бүхэл өдрийн турш тарих толгоогоо гашилган ажил хэргийн олон уулзалт уураг тарихыг ухаад авчих шиг болж алс хол зутчмаар санагдах үе бишгүй байсан. Гагц гал тогоо түүний тэрх хүсэлд яв цав нийцэх ажээ. Урд нь гал тогооны тухай ингэж бодож байсангүй. Гэтэл өнөөдөр гал тогоо шиг хайр инрэл бялгсан газрыг хаанаас ч олохгүй мэт санагддаг болж. Чамин хийцтэй гялгар ган тогооноос уур савсан буцалхад сэтгэл нь даган догдлох аж. Нарны цацраг хүртэл Жизигийн хөөр баярыг хуваалцах мэт гялбаад алгуурхан доошлон шингэхэд сайхан бодол нь түрхэн сатаарлаа. Сунзо хэмээх өнөөх том биетэй залуу соннио гарчгэлж дуусаад өндийн босож залхуутай сүнэн ажуухан явсаар гал тогооны өрөөнд орж ирээд "Би чамд туслах уу?" гэж асуулаа. Эр хүний анхаарал халамж шингэсэн дуу хоолойг сонссон Жизигийн сэтгэл огшин "Хэрэггүй" хэмээн яаран өгөөлөв. Өнөөдөр тэр эрийн төрсөн өдөр тул Жизи хийж буй ажлаа ганцаараа дуусгаж сэтгэл юугаа шингээ хийсэн гарын хоолоороо дайлах учиртай. Жизи юуны учир тэрхүү эрд гарын хоолоо хийх болсон бэ? Тэглээгээд юу хожих вүлээ? Тэр энэ талаар бодохыг ч хүссэнгүй. Өөртөө ийм асуулт тавьж зовоохын хэрэг юм. Сэтгэл зүрхэндээ багч гисэн сул орон зай үлдээх хэрэгтэй. Яах ёстой, тийм л байх ёстой. Би ийм л зүйлийг хүсэж байна гэж өөртөө шивнэн хэллээ. Яг энэ мөчөд Жизид энерд хитрхи айдуу байгаа зогсохгүй хөлөө хуглах шахам гүйж байгаа мэт санагдав. Бизнесийн ертөнцид өөрийн гисэн зам мөрийг гаргаж чадсан эмэгтэй хүнд өмнө хойно нь орж ая талыг харж явсан харчвал бишхүү олон байдаг. Тэр бүхэнд харц дээгүүр явахын зэрэгцээ хэн нэгэнд өргөтүүлж гэрийн зарц эрийн боол болчихвээ гэдгээс ямагт болгоомжлон явдагсан биш билүү. Гэтэл өнөөдөр айлын босхийг юу ч болоогүй юм шиг даваад ороод ирдэг нь юуны учир вэ? Өөрөө ч ойлгох арга алга. Ойлгох гэж яах юм? Ирсэн л бол ирсэн. Өөртөө тайлбарлах гэж сэтгэлээ хилээх хэрэг байна уу? Урд үстэй, том биетэй Сунзо гараа үрчин урдуур хайгуур нь хідэнтэй холгсон боловч тус нэмэр болчих зүйлгүй ажээ. Жизи өнөөдөр бүх зүйлийг жин там бэлджээ. Гой нэрийн гал тогоонд мэдээж дутуу хөтөө юм бишхүү гэдгийг мэдээд ногоо цагаа мах тэргүүтнийг гаднаас авчиржээ. Ногоо хуурах, тос, цуу мэтийг ч мартсангүй. Тэр байтугай хормогч, дотуур нүмсэх зөөлөн цагаан даашинц хүртэл авчирч живхийтэл нь бүсэлсэн учраас түүний уран гойлыг биеийг төгс төгөлдөр болгожээ. Түүндээ таарсан тогоочийн малгайч авсан. Гэхдээ энэ удаад малгай өмссөнгүй. Гялалтсан хар үсээ дээш нь сулхан сааж тогтоосон нь гой нэр Сунзогийн харцыг татахгүй байхын аргагүй. Үзэсгэлэн төгс бүрдсэн бүсхүйг харсан Сунзогийн зүрх болиглон догдлох нь яах аргагүй үнэн.
Тэр бол урлагийн хүн. Уран бүтээлч хүний өмнө үзэсгэлэнгоо бүрдэхэд сэтгэл догдлохгүй байна гэж юу? Тэр хоёрыг дотны найз гэж хэлж болно. Анх Сунзог бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргахад Жизи хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлснээр тэдний дунд харьцаа үүсэж аажмаар гүнзгийрсээр өнөөдрийн хэмжээнд хүрчээ. Гэхдээ гүнзгийрлээгээд төрсөн өдрийн мэнд хүрэхээр Жизи хүрээд ирнэ гэж бодоогүй лээ. Энэ бол түүний хувьд санаандгүй хэрэг мөн. Үзэсгэлэнтэй бүсгүй төрсөн өдрийн тэмдэглэхээр хурж ирсэн нь эрх хүнд тэр бүр таарад байхгүй. Сунзогийн хувьд гайхаж балмагцсан төдийгүй Жизи бүсгүй өөрт нь дэндүү нүүрх жугаа мэт санагдсныг нуух юм. Мөн оройжин гэртээ хоол идэж өнжих нь баахан тээртэй санагдаж шин соргог зүүлгүй мэт бодогдно. Уран бүтээлч хүн гэдэг ямагт хуучныг хайж шинийг эрэл хийлж байдаг билээ. Жизиг гал тогооны өрөөнд байх зуур 3-4 бүсгүй түүн рүү залгаж хамтдаа цэнхийг урьжээ. Гэвч тэр тун ээлдгээр татгалзсан хариу өгчээ. Мэдээж тусгайлан зассан тансаг өрөөнд тэврэлдэн хөгжилдөж ээлж таалан эрийн эд хавыг мэдэрч эмийн гоо сайхнаас урлагийн мэдрэмж хүртнэ гэдэг сайхан. Гэвч сайтар бодвол тэдгээр охидтой тийм ужид цэнгэж байснаас энэ бизнесментэй харилцаа холбоогоо бэхжүүлэх нь хожмын үйлд хэрэгтэй гэж үзжээ. Эр хүн гэдэг хийсвэрлэн бодхоос илүү бодит зүйлийг урьдтан харж ажил амьдралаа зохицуулдаг хонь тэрээр энэ удаад гэртээ үлдэн Жизитэй хамт үдшийг өнгөрөөхийг ээлүүд үтсэн аж. Сэтгэл нь тайвширсан Сунзогийн анхаарал гал тогоонд байх Жизи дээр төвлөрлөө. Гал тогооны өрөөнд яаран хоол бэлдэх түүний намблаг төрх сурмаг хөдөлгөөн гоо үзмжийг харсан эрх хүнд хээрийн цэцгийг тастаад гэртээ аваад ирсэн мэт санагдаж хуурсан ногооны сайхан үнэртэй гүйцэд боловсрсан эмэгтэй хүний үнэр холилдоход зүрх лугшин цус нь хөөрөх шиг болов. Сунзо биеийн хүндээ нэг хөл дээрээ шилжүүлж гал тогооны хаалга түшин боломжийг хүлээнгэ шаргуухан хоол хийх бүсгүйн биеийг шуналтай ширтэнэ. Эр хүн ийм харахыг мэдэрсэн Жизи ялимгүй сандран орайлгхан инэв хийлж тоорын цэцэг шиг тогтуухан дүрийг үзүүлэн байх зур эр хүний амьсгал хацар нүрийн элбэг шиг болоход өөрийгөө тайван байхыг тушаагаад булиглах зүрхээ нуун хэвийн байдалдаа эргэн орохыг аль байдгаараа хичээнэ. Тэр эр хүний ийм харцыг хүсээгүй гэж үү? Хүссэн юм нь хүзүүгээр татахын цагт тэгтлээ сандрах гэж үү? Жизи ингэж бодоод нохоо хэрчиж байсан гар нь алгуурхан удаашрлаа. Гал тогооны өрөө хоёр хүн чөлөөтэй эргэх зайг важээ. Хөдөлгөл юм бол хоёр биенийхээ аль нэг хэсгээр шүргэлцэх нь гарцаагүй тул тус тусын байранда хөдлөлгүй зогсож эв хавгүй уг ээрч төгдрөн солилцох бөгөөд хэн нь ялимгүй сандарчээ. Гол нь гэрийн эзэн эмэгтэй бизнесмений хүсэл зоригийн дагуу байсангүй. Сунзо охид бүсгүүчүүлтэй яаж харьцахаа гаргууд мэддэг нэгэн гэж хэлж болгочээ. Жизигийн өмнө яахаа мэдэхгүй нусгай жаал шиг төлөв төвшин байхаас хэтэрдэггүй. Бүсгүй юуг хүсээд байгааг өөрөө юуг хийж болох эсхэ мэдэхгүй байв. Түүний толгойноос Жизи бол хөрөнгө оруулагч гэсэн бодол салахгүй. Тиймээс бүсгүйн хүсэл таашаалд нийцүүлэн зохицохыг бодох боловч нөгөө талаар ямагт сэтэн хаяна. Нөгөө тээгүр төр чатууга боловсон байдлыг үзүүлэхээс аргагүй байдаг билээ. Гой нэрд ганц бие бүсгүйтэй нэгэн дээвэр дор ийм байх нь бас л урлаг юм. Жизич хэрхэн яаж эхлэх ёстойгоо мэдэхгүй байв. Багхан сэтэн хаяхыг хүсээд тогтохгүй тэрхүү сэтэн гэгч нь түүнтэй харилцах хязгаар заагийг давж сансан бодсноор нь биелэхийг хүснэ. Гэхдээ энэ бүхнийг Сунзо гартаа авна гэдэгт итгэн хүлээн. Хүссэн хүлээсэн ясаар Сунзо санаачлан эхэллээ гэхэд Жизи татгалзах эсхэ одоогоор таах аргагүй. Тэрээр анайл шаварт цоогдсон мэт байсан газраасаа хөдөлсөнгүй. Жизи ихэд хөсөвч мөн л итгэл алдарсаар. Бизнесмен эмэгтэй эвэн тэтгэлгээр Сунзогийн нэр алдар харвсан сум шиг өссөн билээ. Түүнийг зурсан зураг шигэ гэж төсөөлж
Хүн нь зураг шиг, зураг нь хүн шигэ гэж үздэг тул бүсгүй өсгөж байжулсан зураг хүн хоёртой хайртай болсон юм. Сандарч балмагцсан хоёр тэр чигээрээ удаад байх аргагүй боллоо. Эрийн харцсан дээрүүлсэн Жизигийн хөлс бурзайн нуруу ной төргөн. Хэрвээ дараагийн алхам шилжихгүй бол цаашид ийхүү бие барин твчих нь халуун тамаас 7 дар санагдана. Нүднийхээ булангаар уй уй сунзоог харах бүр нүүр нь улам бүр халуу шатна. Бүсгүй болбрай зөөлөн бие алгуурхан налуулж эрийн биед дөхүүлэхэд толгойд нь тэмүүлэх эргэлзэг хоёр зогсоо зайгүй эргэлдэх ажээ. Халуу дүүгсэн зөөлөн бие сунзоогийн биед ойрт нь алж ирэхэд тэрч гисэн эргэлзэн хүлээн авч эцэст нь юу ч хийсэнгүй. Нэлээд удаан чимээгүй байсны эцэст Жизи тэсгэлгүй хурууга устай савнд дүрээд нааш цааш хөдлөгөн дуурахад усны шив шив хийх дуун бухимдлийн хүрхэх шиг болж сайтан хаях санаа нь сандрал эргэлзээний дунд хийсэн отхон тэр. Би явж ширээ бүтэй гэд гал тогооны өрөөнөөс яаран гарлаа. Жизид саял сэхээ авах чөлөө гарч духандаа бурзайсан хөлсөө арчлаа. Сунзоо халбаг сэрээ хангинуулан арих дарс өрж ширээ засна. Зоогийн ширээг богино хөлтэй цайны ширээгээр аргацаажээ. Зураач хүний гэрийн зочны өрөө мэдээж эмх замбраагүй байхаж хэдэн цэцэг хатгсан олбгуудыг гараар нэгсэн перс маягийн хэвсэн дээр хаа хамаагүй хайжээ. Хантай нийлүүлж тавьсан одос сүхрийн арьсаар хийсэн буйдан эхэд том тухтай. Зураач хүний өдөр тутмын амьдрал тэрхүү буйдан дээр өрнөдөг үзээ. Төрсөн өдөртөн зориулж авсан бялууга Жизи ширээний голд тавив. Боргол өнгөтэй шоколадн зөөхий лааны гэрэлд тостаан үзэгдэхийг харж суусан Сунзоо өнөө шөнө хэрхэх тухайга бодоод олж чадсангүй. Сунзоогийн өнөөх хүсэл энд хүрээд дахин өрнөх янзгүй болчихов. Жизитэй хуучин янзаар ёсрохуу харьцааг хадгалсан хിവэр байлаа. Өнөөх хүсэл гэдэг нь урлагт шунан дурлсан охидтой уулзах үеийн гэнэт ориглох дур тачаал юм. Гэтэл энэ удаад өнөөх дур тачаал нь бүрэн дүрлзэн асахгүй байгаад гайхаж тасарна. Түүнд дур тачаал байхгүй болсон мэт санагдав. Юу болов? Хаашаа таажаад алга болчих вэ? Тэр ойлгосонгүй. Нэр хүнд ашиг сонирхлын тухай бодол толгойд орж ирмэгц дотор нь дур хүслийн өчүүхэн галж асахгүй болдог ажээ. Сунзоо суугаад дарсны бөглөөг онгойлох зур гал тогооны өрөө рүү хараагаа шилжүүлэхэд ган шилний цаана байх Жизи эр хүний харц тусаж байгааг мэдсэн юм шиг харцны аяар нааш цааш уян налархай хөдлөн уран намлаг төрхийг төгс төгөлдөр үзүүлнэ. Тэр төгс төгөлдөр байдал нь би энэ гал тогоотой загас усандаа зохицдог шиг билээ. Гал тогоо миний аясаар аймарн бүждэг юм гэх шиг. Нар хэдийн шингэж Жизигийн нүднээ тэнгэр таах сүүлчийн шаргал туяа зугуухан бүүдийсээр шөнийн харанхуй нөмрөн авч төдөөдлгүй юу ч үзэгдэхэ болов. Цахилгаан зуухан дээр дараагаар бэлэн болсон эдээ зоог зочны ширээний өргөдөн онгүнрийг хослуулан цогцлуулахад нэлээд өлсөж суусан Сунзоо баг зэрэг сандарч хэлэх хаятайхан үгээ олж ядлаа. Тэрээр Жизиг харвал хэдийнэ их зурдан суугаад урсгал зөөлөн харцаар талимааран ширтэж суугажээ. Гал тогоонд завгүй хоол хийж байсан тэрээр ариун цэврийн өрөөнөө орж зүс царайгаа дахин толтгоо мартсангүй. Уруулаа хөнгөн өнгөлжээ. Хацраа баг зэрэг улаа бутарсан шаргал болох уу яахав гэж бодож угаад байлив. Магадгүй үнсэлцэх шатанд очвол төвөг болж мэдх юм гэж боджээ. Жизи нүрээ янзалж дуусаад байрж ирсэн цүнхнээсээ ёслолын гоёмсог торгон даашинз гаргаж ирэв. Эрэхтэй өмсөж ирсэн ногоон шаргал өнгийн хосол нь бие барьсан хөшүүн дэндүү албаны байлаа. Харин торгон даашинз тийм биш аж. Энэ бүхнийг Жизи өнөө оройны янаг хайрын болцоонд онцгойлон бэлджээ. Эрэм хоёр далдын хүлээсэнд баригдсан мэт бие барих хэдий ч удалгүй бүх зүйл сайхан болно гэдэгт тэр итгэж байлаа.
Жизи хар торгон дайшинсныхаа хормойг газар ширгүүлэн алдсаар гал тогооны өрөөнөөс гарч иржээ. Гойлог нарийн хүзүү туйхан мөрн ээл гарч өрөөний бүүдгэр гэрэлд толгор арьсан цайран гялалзна. Бариу хар торгон дайшинз түүний эл гараагүй нууцлаг ертөнцийг далдалж ийс чадсан нь урлагийн хүний уран хуруугаар тайчин онгиж хүслийг бадраах мэт. Энэ үед Сунзо гайхаж баламгдсан байдал гарган нэг гараараа хундах түшин барьж нөгөө гараараа дарсны лонхыг хаг сонгойлгосон чихтэй гацаад багтаж гайхсан харцаар бүсгүйг харангаа. Бурхан минь, үзэсгэлэнтэй харагдаж байна. Чи тун үзэсгэлэнтэй харагдаж байна гэж дуу алдлаа. Жизи баг зэрэг сандарсан ч түүнийг нуун баярлаа хэмээн итгэл муутайхан хэлээд өөрийгөө хаан соовол таарахвал хэмээн ийш тийшээ харлаа. Сунзо буудэнд их л таатай шигтэн суугаад ширээний нэг талыг эзэлжээ. Жизи түүний буудан дээр зэрэгцэн суухыг ихэд хүсэж байв. Ойрхон соовол хамаагүй амар байхсан. Бүсгүй нүүр улайж ингэх эмэгтэй хүний зүгээс өөрөө санаачилсан хэрэг болох биш үү гэж бодоод Сунзог харвал манер жишимчгүй сууж байх нь тэр. Уг нь тэр буудангаа зөөлхөн алгадаад баг зэрэг займчин энд суугаач гэсэн бол Жизи урсгал усанд хаясан зомгол шиг аясаараа налаад өгөх байсан биз. Гэтэл Сунзо худал цочсон төрхийг үзүүлэхээс өөрөөр тагжиг. Итгэл ихэд алдарсан Жизи түүний хажуугаар ая дуухан өнгөрч ширээг тойрон эсрэг талд нь суулаа. Гэхдээ бүх зүйл албан ёсоор хараахан эхлээг байгаа. Нарийн шилэвтэй өндөр жүнзэнд час улаан дарс тунарна. Эх гэрэл, ханны гэрэл, булангийн гэрлийг гэрийн эзэн нэг нэгээр нь унтраахад лааны суурьнд шигтгсэн улаан лаа бадамлан алссаар үлдэв. Уянгалаг намуун аялгуу саксофоны дуутай хослон эхшиглэнэ. Жизи төрсөн өдрийн бялууг яаралгүй хэсэглээд ягаан сарнаагаар чимсэн хэсгийг Сунзогийн дийзэн дээр тавьж дөхөөлөнгээ өөртөө ногоо навчин зөөхөтэй хэсгийг үлдээв. Аз жаргал хүссэн ясархуу үг солилцоод хундаг өргөн тулгалаа. Хэдэнтэй хундаг өргөсний хойно хоёул баг зэрэг халах шинж оржээ. Жизи өөрийгөө сохтно гэж бодсонгүй. Хэдэн жүнс дарсаар гол барин зүрх зориг орохыг хүсжээ. Сунзо хараахан олон юм бодож амжаагүй байж. Тэр Жизигийн гарын хоолноос том өмхлөн ам хамхилгүй магтаж байв. Тэр магтаалын угс Жизигийн чихний хажуугаар өнгөрөх хэдий ч хаяахан инэвхийлэн толгой дохино. Жизи барьсан савха бараг хөдлөгсөнгүй. Магадгүй тогооч өөрийнхөө хийсэн хоолыг тэр бүр амтрахын идээд байдгүйтэй холбоотой байж болох ч энэ удаад Жизигийн ухаан санаа хоолны амтанд биш тэс өөр зүйлд төвлөрчээ. Түүний харц дарсны хүчинд талмааран Сунзогийн өдөөс нүд цавчилгүй ширтэнэ. Түүний зогсолтгүй магтан сайшаах уран цэцэн үгийг сонсон бувар хийх эгдүүтэй хацар урт ус 40 гарсан ирийн хөхөртөл хуссан эрүүг хараад хайрлах бахархах зэрэгцэн нүүр нь халууд өвгөж харцанд нь урин тачаангуун очиг ялсхийн үзэгдэв. Энэ үед Жизид хорсох, хайрлах, аргагүй дэх тэчаадах зэрэгцэн байсан тул хоолойд тэгэлсэн дарсны үлдэгдлийг тэр дорн зайлгаж орхилоо. Сунзод ямар байгааг тааж мэдэх боломжгүй байлаа. Энэ цаг мөч хүртэл ямар ч үйлдэл хийсэнгүй. Одоо яалтчгүй бүжиглэх юм уу? Өөр ямар нэг юм санаачлах ёстой. Эсвэл аль таарсан аргыг бодож олоод миний бие дойртон хайр инхрийллийг мэдрүүлэх ёстой. Гэхдээ гэнэт биш. Тэр энэ мэт зоогдсон юм шиг сууж боловсон ёсыг сагсаар байх юм болов уу? Тэр яагаад санаачлахгүй байна? Эмэгтэй хүнээр эхлүүлэх гэсэн санаа биш гэж юу? Тэр надаар үүнээс илүү юуг хийлгэхийг хүснэв гэж Жизи бодно. Би хийх ёстойгоо хийсэн. Миний насны хүнд хангалттай үйлдэл. Жизи ийм удаан хүлээсэн байдлаас залхаад цаашид төвчж чадахгүй хүрлээ. Тэр жүнстэй дарснаас шуналтай гихчин хэд балгав. Ам хамхилгүй магтаж байсан Сунзо хэсэг зуур дууга хураагаад
Түүний яриаг өөрөөс нь өөр хинж сонирхгүй байгааг анзаарчээ. Жизигийн амнаас ганц ч үг ган хийж дуулдсангүй. Тэр баг зэрэг балмагтан яаран дарс шүүрч аваад жүнцэнд тонгойлгонгоо Жизиг сэмхэн харвал гарцсан сүнзөөг хайр найргүй нэгж хаж. Жизигийн талмаарснууд тачаангуу харц түүнийг юу юугүй сороод авчих гэж байгаа мэт санагдахад бүх бие нь хөшөж орхив. Гагцхүү сүнзөө түүн рүү ойртон налвал хоёр биеийн хүлээс молт үсрэх нь дамжиггүй юм. Хөшөж орхисон сүнзөө дарс тонгойлгохдоо жүнзний амсрыг ололгүй эхэнх нь гадуур насгаж орхив. Хайлган цутгах дарстай жүнзийг Жизис шүүрэн авч дайвалцах бие арай ядан барьж өндийгөөд алив бидний энэ шөнийн төлөө өргөе. Тийм ээ, энэ шөнийн төлөө. Жизи сүнзөөг жүнстэйгээ авахыг хүлээлгүй гар сунган мөргүүлэхдээ хэтрүүлж жүнстэй дарсыг хөмөрч орхилоо. Сүнзөө дууалдан гараараа түших гэсэн боловч амьдсангүй. Түүний омд подволк нэлдээ дарсанд бодогдлаа. Уучлаарай гэж Жизи сандран хэлэхэд зүгээр гэд сүнзөө цааш иргэн арчих юм хайхаар явахыг завдахад Жизи би гэснээ гараараа хорж зогсоогоод гуйвж дайван босож гал тогооны өрөө рүү ороод цаасан альчуур тэргүүтнийг авч ирэв. Жизи шууд буудан дээр зэрэгцэн сууж түүний хэрэггүй гих ясархуугийг хүлээлгүй тонгойн өмдийг нарчив. Сүнзөө биеэвэрэн цомцайн суун. Жизигийн бие түүнд нэгэн тойртож ус нь эрүүгэн шүргэн. Тэр хоёрын бие бүхэлдээ нийлэн Жизид ярих хүний үнэр дарсны үнэртэй хоршин үнэртэхэд ингээд толгоогоо түүний ингэрт наавал яах вэ гэсэн бодол хагас манарсан толгойд нь зогсоо зайгүй эргэлдэнэ. Тийм эргэлзэх зуур толгоогоо ингэрт нь наах боломжит хугацаа хоёрхан агшны дотор харавсан сум шиг хурдан өнгөрхөн тэр. Боломжийг ашиглаж чадаагүй хойно одоо дахин оролдвол хитрхи хүчилсэн хэрэг болно. Янаг дурлалд толгой хэрэггүй. Сэтгэлээ дагвал болоод явчих хаж. Янаг дурлалд толгой гихч даанч илүүц юм гэж бодоод Жизигийн нүдэнд нулимс хуран юу юугүй урсхан тэр. Тэр мөчөд халуу дүүгсэн том гар Жизиг тэврэн авлаа. Эсбөгөөс юу болох байсныг Тэнгэр л мэдэх байсан биз. Сүнзөө бүсгүй хүслийг мэдсэн юм шиг бэлхүүсээр нь чанга тэврэн өөртөө наахад эр хүний хурдан цохилох зүрхний чимээ түүний чихэнд тоодхон сонсогдно. Жизи толгоогоо түүний цээжинд наан нүдээ анихад гомдлын нулимс хацар даган урсав. Нулимсаа арчих гэж яарсангүй. Ямарч тамир тэнхээг уулж биеэ гаргууд нь сул тавилаа. Би энэ эрт хайртай. Тийм ээ, би хайртай. Хайртай хүнтэйгээ хамт байвал надад өөр юу ч хэрэггүй гэж бодож байв. Бүсгүйн сулдж налсан биеийг тэрч суусан сүнзөө тогн цохиулсан мэт бүх биеийн жирэлзэн арх эрийн эрдэм хоёр уйлдан ижилсэхгүй. Ангиртэй налсан нүрийн хүчлэн өргөөд уруулын шуналтай оцлоо. Түүний торг мэт зөөлөн арсыг хайр гамгүй озон таалав. Гэтэл аманд нь шорвог зүйл амтгахад төр завсарлан нүдээ алгуурхан нээж баг зэрэг зай авч харвал бүсгүй уйлж байх ажээ. Гэнэт түүний сэтгэл тийм гихэн аргагүй догдлон дахин нүүр нүдгүй өнсөж гарав. Нүднээс нь эхлүүлээд аажмар доошлон явах зураа. Нулимсыг хатаж арилтал долоож дуусгаад уруулын үлгэн. Эхлээд бүсгүй баахан бие барих төлөв үзүүлэн уруулаа тас жимийн хэл орох боломжийг хаасан байв. Байдлыг мэдсэн сүнзөө туршлага заан озон өнсөж байхдаа бүсгүйн ар нуруугаар давуулсан гараараа зогсоо зайгүй элен таасаар байх зур Жизигийн хөлс чихрэн бэлэн болмогц зөөлхөн өргөж буудан налуулан тэврээд хилээ хүчлэн гүндэн тулахыг оролдвол Жизигийн халуу шатсан уруул хясаамит ангайн сүнзөөгийн хөлийг ховдоглон сарлаа. Сүнзөөгийн хэл тэр даруй Жизигийн ам руу шурглан орж яаж ч хүчлээд суулж авч дийлсэнгүй. Түүний хөлийг хүчтэй хөгжээ. Гэхдээ зөөлөн халуун дотн биш аж. Айн насын сороод авчих гэж байгаа юм шиг шунан сорно. Сүнзөөд тэсхүүе бэрх болоход баг зэрэг хүч гарган бие холдуулаад
хэлээ тастуулах шахам сугалж аваад зөвхөн үзүүр хийсгийн аманд нь үлдээв. Тэр цааш хэлээ түлхэн дахин хүчтэй сорвуулахыг хүссэнгүй. Ийхүү махбодыг загцуулах гэж оролдохын зэрэгцээ Сунзогийн дотор айж болгоомжлох мэдрэмж төрж яасан айхтар юм бэ? Хэлэгч үг алга. Энэ хүүхэн яаж ч мэдэх юм байна гэсэн бодол толгойд нь орж ирэв. Сунзо тоо томшгүй олон эмэгтэйтэй энэ мэтийн тоглоомыг бишгүй наадаж авсан ч гэлээ. Ингэж үнсэлцэхийг үздсэнгүй. Учирч явсан танхилган бүсгүй чүл энэ эмэгтэй шиг үнсэлцэж байгаагүй лээ. Тэд зөөлөн чөлөөтэй хурдтай үнсэлцэн. Орд ирэн дээр очисон хойнооч ийм шунаг байхыг мэдэхгүй юм. Энэ хүүхэн үнэхээр чин сэтгэлээсээ хандаж байгаа юм болов уу? Өнөөдрийн байдлаас харвал магадлал тун өндөр. Миний төлөө хийж буй бүхэн зүгээр л нэг орд ирний ажлын төлөө биш бол та. Тэр манай гал тогооны эзэн байхыг хүсэж гэсэн бодол Сунзогийн толгойд гэнэт харван орж ирлээ. Сунзо тэр дороо сэхэ орж халуу шатаж байсан биеийн нүдэрмхийн зур унтарч орхив. Энэ эмэгтэй чин хайрыг хусамжилж иржээ. Тэр наадах гэж ирсэнгүй. Насаараа хамт байх гэж иржээ гэдгийг Сунзо энэ мөчөд ухаарлаа. Бүсгүй ирсэн зарлага тодорхой аж. Энэ өдрөөс үүдэх үр дүнг хүлээсэн байж. Жизи хэдэн шөнийг зугуутай өнгөрүүлэх гэж хүсээгүй. Бодит үр дүнг хүсэмжлэн иржээ. Энэ бүхнийг Жизигийн үнсэлтээс бүрнээ мэдж авав. Урд өмнө хизээч илэрхийлж байгаагүй чин сэтгэлийг энэ мөчөд Сунзо яг таг мэдж авчээ. Сунзогийн урам хугарч орхив. Саяхан байж ядан оволцож байсан их дур хүсэл нь хормын дотор алга боллоо. Энэ бол тоглоом биш. Тэр худал дүрийг үзүүлж болохч бүсгүй чин сэтгэлийг хүлээн авахаас татгалзлаа. Хариуцлах хүлээхийг хүссэнгүй. Хүн бүр хувиа бодож довоо шарлуулах болсон энэ үед хэн өөртөө аргамж бэлтгэхийг хүсэх вүлээ? Хэн өөртөө хариуцлах хүлээх гэж яарах вүлээ? Ялангуяа урлагийн хүний хувьд байж боломгүй зүйл. Гэр бүлийн хариуцлага нийгмийн өмнө хүлээсэн үүрэгч байг зүхтах үедээ зүхтаж, нуугдах үедээ нуугдаж, мултрах үедээ мултарч болно. Ажил үйлс нь эд дэвжин хаашаач эргэж мэдэх торгон үе тулж ирэхэд бүсгүй сэтгэлийг хүлээн зөвшөөрч эхнэрээ болгох юм гэж үү? Тэгвэл нөгөө чөлөө тамдралаа яаж бүтээх вүлээ? Эмэгтэй хүн бол ердөө сэтгэлийн амьтан. Эр хүнээс оюун ухаанаар дутуу гэж хэн хэлсэн юм бэ? Эмэгтэй хүний зориг нэгэнд тодорхой болсон бол эр хүнээс хавьгүй илүү байж чадна. Гэхдээ гол асуудал бол тэр буруу сонголт хийсэнд байгаа юм. Хүнээ зөв таньсангүй. Сунзо бол ямар нэг үүрэг хариуцлах хүлээхийг огтхонч хүсэхгүй. Тэр дундаа хүний өмнө хариуцлах хүлээхийг бүрч хүсэхгүй. Наргиж цэнгэж болно. Чин үнэнч байж чадахгүй. Бүсгүй түүнд итгэжээ. Гэвч итгэлийг даадаг хүн Сунзо биш аж. Эрэгтэй эмэгтэй хүний үзэл бодол адилг бай. Мөн чанар ижил биш. Худал дүр эсгэлээ гэхэд Сунзо даанч замбраагүй дур зоргоороо нэгэн. Үннийг нуулгүй хэлвэл тэр өөрийн бие, нэр төр, ашиг сонирхлоос өөр юунд ч чин үнэнч байж чадахгүй. Тэр цэнгэж наатахаас айсангүй, чин сэтгэлээс айжээ. Хуурамч байваас наргин наадаж, жаргалтай мөчийг хамтдаа өнгөрөөвч, харилцсан үүрэг хүлээхгүй. Чинхүү сэтгэлийг үнэнч сэтгэлээр хариулна гэдэг түүний хувьд бүтшгүй хэрэг мөн. Гэвч өрнөж буй үзэгдлийг тэр шуутхан зогсоож, хүйтэн хөндөй байдал гаргаж чадсангүй. Өөртөө хэрэгтэй эмэгтэй гомдоож хэрхэвч болохгүй. Тэгээд ч өөрт нь чин сэтгэл гарган хандаж байхад хоншгүй явдал болох биз. Ааш ялтан бүсгүй өмнө алив зүйлийг дутуу хийх хэрэг юм. Шуутхан хэлэхэд онг зүс нэр алдар тэгшхэн заяасан бүсгүй хүнтэй баг зэрэг аюултай тоглоом наадахад юун болохгүй гэж. Гэлээгээд хүчээр гэрвэл болчихгүй нь лавтай. Удаан унсалцсны эцэст муужирч сулдсан Жизи төр зур сорон оцгоо зогсоон нүдэ нэвэл Сунзо уруулын өмгсөн чигээр өөдөөс нь харж байлаа. Жизи эвгүүцэн
түүний харцнаас зүгтэн доош донгоож цээжинд нь толгоогоо наалаа. Сүнзөө түүний ар нуруу үсийг нэлбэнэ. Жизи нүдэн анин болж өнгөрсөн үйлдэлийг санан сэтгэл санаа нь тайвширч хайр дурлал хизээний олсон мэт санагдах ажээ. Жизигийн хувьд үйл явдлыг энэ төвшөнд хүртэл өрнүүлж чадсан нь тийм ч амар байсангүй. Тийм ээ, тун амаргүй. Сүнзөө иймэрхүү жүжигийн үзэгдэлд хичнээн олон удаа тоглож байсныг Жизи яахан төсөөлөх вүлээ? Хайр дурлалдаа умбах Жизид энэ талаар бодох сөхөө байсангүй. Дурлал хайрандаа шатаж яваа бүсгүй хүнийг багахан өдөөгөөд өгвөл ороо норсон эм барслууга хазлан хэмлэнэ. Сүнзөөд өөр нэгэн бодол төрөв. Тэр одоо үйл явдлын төвд байгаа. Гэвч үйл явцыг алган дээрээ тавьсан мэт тодхон харах аж. Жүжигийн өрнөлийг бүхэлд нь хянаж байгаа найруулагч нэгэн эмэгтэй жүжигчнийг сургаж байгаа юм шиг санагдлаа. Тэр жинхэнэ хайрыг хэдийнэ тоглоом болгон хувиргажээ. Сүнзөө юу болохыг дахин харахыг их сонирхон олон сургуульд хийхийг хүснэ. Тэрээр дүрдээ бүрэн орсон байлаа. Сүнзөө өөртөө их л сэтгэл хангалуун байна. Жизи өрн тачаангуун ирэхээр сэтгэл зүрх нь урсан хайлаад биеэ нэгэнт татаж авах тэнхэлгүй болжээ. Нүүр нь халуун шатан Сүнзөөг өөртөөгөө хамтд нь урж тастан шатааж хаяхаас наагур болж час улаан дарсыг Сүнзөөтэй уралдан согноно. Улмаар уруулаа өмхлөн галзуу мэт үнсэлцсээр. Гэвч Сүнзөөгийн гар доошилсангүй. Хувцсны цаанаас хөхийн зөөлөн базалж нуруу бэлхүүсээр нь элен таалах хэдий ч цааш агсангүй. Урт оноотой торгон дайсансныхан доогуур тэмтрэх ян залга. Чухам юуны учир ингэж аягалж байгааг Жизишиг эмэгтэй ойлгохгүй биз. Тэр айл байдгаараа хичээвч хүссэн зүйлдээ хүрч чадсангүй. Өөртөө итгэх сүүлчийн найдвараа алдчих шахна. Эсвэл эр хүнийг өдөөх чадвар дутаад байгаа юм болов уу? Хэрвээ тэр нэг л зоригл бол Жизи бие тушаахад бэлэн байлаа. Юу ч үлдээлгүй. Хайр дурлалаа махбодороо мэдрхийг энэ үчиг хизээч мартахгүйгээр хамтдаа өнгөрөөхийг үнэнхүү хүснэм. Гэвч хүсэхэд хясна гихчээр энэ хүслийг эрийн зүгээс гүйцэлдүүлсэнгүй Жизид тун хэцүү байв. Хүсэл сэтгэлээ барьж чадхаа байсан Жизи улам итвхийлэн торгоноос зөөлхөн арьстай гараараа Сүнзөөгийн биеийг элж таалаад лавхан тэрч авахад Сүнзөө хошууга уралд нь цавуу митнааж бүсгүн биеийг элж таалан хаяа Жизигийн хөдөлгөөнийг багталтай харах нь бишхүүрийн аянд могоо бүжиглүүлэгч энэтхэг хүмүү мэтээ. Эрхлэн наадах зуур үйл явц хэдэнтэй орнон өөрчлөгдөж нэг л мэтгэд шөндөл болжээ. Бүсгүй түүний энгэрт толгойгоо наан хайр дурлалдаа мансууран байх зур чихэнд нь ялуу нойтон дуу сонсогдох шиг болоход орой болжээ. Шөнийн 2 цаг өнгөрчгөж би чамайг хүргэж өгөх ёстой. Жизи чихэндээ итгэсэнгүй. Хүзүүгээр нь тэрж байсан гараа сугтатан авч түүнийг голирлоо. Нүдэн бүрлдсэн харанхуйлж буцах гэж юу? Юун буцах? Яагаад буцах гэж? Тэр яаж байгаа нинэв? Намайг хөөж байгаа юм болов уу? Жизи хэсэг хугацаанд яахаа мэдэхгүй алмаарв. Түүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндэтгэх үзэл гинтийн цохилт доржээ. Энэ юу болж орхих нь вэ? Ингээд бүх юм дууслаа гэж юу? Тэр эрийн энэ аяг юуг илэрхийлж байна вэ? Бүсгүй явахгүй гэж хэлж чадах уу? Би энд үлдъя гэж хүсэж болох уу? Тэгвэл бүсгүй юу болж таарах вэ? Сүнзөө бүсгүйн байдлыг тоосонгүй. Тайлбарч хэлсэнгүй. Босож хувцсны шүүгэнээс гадуур хувцас авлаа. Тэрээр энэ байдлаараа эрс шийдсэн, эргэлзэж бутсан шинжгүй, учирлан тайлбарлах янзгүйгээ харуулв. Тэр Жизитэй илүү дотносхийг хүссэнгүй. Хангалттай наадлаа. Үргэлжлүүлэн тоглохыг хүссэнгүй. Тэрээр үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлж бүтэн оройг хамтдаа өнгөрүүллээ. Жизид болсон явдлыг бодох завдал өгөхгүй янзтай. Уучлал гуйж, учирлах явдалж гаргасангүй.
Болж буй үйл явдлыг харж байсан бүсгүй хүсэл бүрмөсөн замхарч, цээжин түхэлзэн оволцож, нүүр нь минчийсэн боловч ганц ч үг дуугарч чадсангүй. Гэвч тэрээр тунгуудалгүй хэвийн байдалд орж инээмсэглэн духан дээрээ унжсан үсээ хоош нь болгоод огт тоосон янзгүй нам дуу тайван байдлаар "Тэгье. Би эхлээд аяга тавгийг чинь хураагаатахыг" гэлээ. Түүний ярьж буй өнг иймэрхүү байдалд хэдийнэ дасаж дадсан хүн шиг дуулдана. Зүгээр л төрсөн өдрийн мэнд хүргэх гэж ирсэн хүн шиг агаад сайнаар эхлүүлж сайхнаар дуусгах гэж хичээх мэд. Ингээд Сунзогийн хориглохыг хүлээлгүй ажилдаа орлоо. Энэ удаад Жизи өмнөх шигээ уран нарийн хөдөлгөөн хийсэнгүй. Үүнийг хаан тавих вэ? Түүнийг тийшээ зөөх үү? Гэх мэт асуулт тавин яах хийхийн зургуу янзалж дуусгав. Дараа нь ариун цэврийн өрөөнд орж өнсөлцөж өнгөлдсөн царайгаа янзалж гүнзгий гихч намсгаа аваад өрөөнөөс гарч галын өрөөнөөс ууттай хогийг аванга явъя хэмээн гал тогооны өрөөний хажууд дуугүй голрон зогсох залууд тайван гихч нь хэллээ. Шөнийн салхинд модны навч сэржигнэн хүйтэн агаар ам хамраар шурган орж ирэхэд Жизи өөрийн ирэхгүй дагжив. Сунзо түүний мөрөөр эхэд дотн тэрч авлаа. Жизи юу ч дуугарсангүй. Сунзоогоор тэрүүлсэн ч бие нь хөшөөн байлаа. Сэтгэл нь өчүүхэнч догдолсонгүй. Машинд орж арын суудалд зэрэгцэн суулаа. Тэрэг хөдөлмөгц Сунзо халуу дүүгсэн гараа сунган мөрөөр нь тэрч өөртөө наав. Жизи эсэргүүцсэнгүй. Хариу үйлдэлж хийсэнгүй. Би наanaйл хөшөөн байхаж. Түүний тэрэлд одоо нэгэнд утгагүй болжээ. Энэ мөчөд юм бүхэн Жизид утгагүй санагдана. Тэрэг харанхуйн дундуур бараг ямар ч дуу шуугүй довтлогно. Хаяахан өмнө яваа тэрэгний арын улаан гэрэл уй уй асхаас өөр зүйл эс үзэгдэнэ. Жизи бодолд дарагджээ. Гэрийнхээ үүдэн дэрэнгүүт бүсгүй бууж араас нь Сунзо дагаж бов. Хутлаач гисэн гар барин тэрэлдээ салах ёс хийв. Дараа нь залуу толгоогоо бөхийлгэн машинд суугаад эрсэн замаараа сурсан дуугаад уулаад буцжээ. Жизи тэрэгний араас далд ортол харсаар хоцров. Тийм ээ, тэр бол муу хүн биш. Жизи аль болох сайн талаас нь бодохыг хичээнэ. Тэр бол хариуцлагатай арх хүн. Жизиг сүүлчийн удаа гэрт нь хүргэж өгсөн энэ богино хугацаанд хариуцлагатай байж халуун дулаан элчийг мэдрүүлэх гэж хичээсэн. Надад энэ л хангалттай. Шөнийн хүйтэн салхи үүднийх нь хангалаас хүчтэй үлээхэд өсөн задарч хэдэн туг ус нүдийг халахлав. Үсээ хоош болгохоор санаандгүй нүрээ тэмтэрвэл нойтон байхажээ. Хангалын гэрлийг асаач хаад дээшээ гарахаар яарвчлан явах гэтэл ямар нэгэн зүйлд тэглэх шиг болжээ. Доош харвал Сунзогийн гэрээс гарахтаа авсан ууттай хогийг барьсан чихтэй ирсэн байв. Энэ үед хацрын дагаад нулимс урслаа. Үүр цайтал урссан ч дуусахгүй шинжтэй. Төгсөв. Орчуулсан шагдар сүрэнгийн бат жаргал.